Бөмбөрцгийн хамгийн хачирхалтай явдлууд. Хүүр амилсан түүх. 1942 онд тулалдааны талбараас битүү бэртсэн цэргийг Москвагийн нэгэн эмнэлэгт авчиржээ. Ухаан ороогүйгээс түүнийг хоололж унтлахад бэрх байв. 18 жилийн дараагаар сая л тэр ухаан орохдоо юу тохиолдсноо бүгдийг нь санаж байв. Аливаа тохиолдолд уурэг тархины мэдрэлийн эсүүд тартагтаа тулсан тийм л нөхцөлд үгшрэх өвчин хүнд тусдаг ажээ. Нэг сонирхолтой нь маш гүн автагдсан үгшрлийн нойрны үед хүнийг бүхий л сэтгэл санаа нь өвчлөхөөс өмнө ямар шоу байсан тэрл байдалтай үлддэг байна. Нялх балчирдаа нойрсон охин 18 тадаа сэргэхдээ өөрийнхөө хайртай хүүхэлдээ гуйж байсан сонин тохиолдол бий. Байгалийн доторх гайхамшигтай олон юмсыг хүний оюун ухаан нийлсэн. Хоошид ч улам их нээх болно. Чухамдаа танин мэдхийн асуудал нь хүний уурэг тарих уйггүй ирлээс хамаатай. Америкийн нэгдсэн улсын нэг өмгөөлөгчийн эхнэр эмч нарыг мухардалд оруулсан хачин өвчнөр өвдөжээ. Тэр нүдэн анж судсан цохилгоо болж биеийг хөрсөн аж. 3 хоноод түүнийг оршуулгын хонголд оруулжээ. Хэдэн жилийн дараа бунхлахаар болж уг хонглыг нээхээр нүхэр нь хаалгыг нь онгойлготол үжрээгүй цав цагаан өмсгөлдөө тэр эмэгтэй аргя сунжээ. Шалган мөрдөж үзсэн тодорхой. Талигаач эмэгтэй 2 хоногийн дараа мэдээ орон шалан дээр унахаасаа өмнө авсан дотроосоо тонгочж балвсан байна. Цуурч эвдэрсэн авснаасаа гармагц авсны хэлтэрхийгээр хонглын төмөр хаалгыг нүцсэн аж. Дараа нь дахин ухаан алдаж унахдаа хаалганы бариулд өмсгөл нь тэглэж уг байрлалдаа тэр хിവэр үлдээд хатсан ажээ. Бас нэг сонирхолтой түүх өгүүлье. Их бооны нэг офицер мориноосоо унаж толгоо хагалсан аж. Шарх нь аюул багтай байсан авч нөгөө офицер талигаач болжээ. Түүнийг 2 хоногийн дараа оршуулхан дээр нэг тариачин иргэнэд учир зүггүй муухай орилхон тэр. Түүний сууж байсан газар нь хөдөлжээ. Энэ нь тэр офицерын бошив. Хүмүүс ярьж зөвлөлдөөд хүрц аваад нүхний шороог ухаж гаргажээ. Хүүр нь хэвтэй биш, авсандаа суух агаад авсны таг химхрээд ялгүй өргөгдчихсэн байжээ. Эмнэлэгт хүрэгдсэний дараагаар тэр өвлөхтэй би ухаан оромогт толгой дээгүүр алхах хүмүүсийн хөлийн чимээг сонссон. Шороод үргэхийг ч мэдсэн гэж ярьжээ. Мөн 1952 оны 11-р сарын 8-ны өдөр Тереза Бутлер амиа хорлохын тулд маш их тунгаар нойрсох юм уусан аж. Түүнийг нилээд хэдэн цагийн дараа ван дотроо хэвтэж байхад нь олсон байна. Эмч үзээд зүрхний цогцолд зогссон, цусны даралт байхгүй, ямар нэгэн рефлексгүй байсан тул түүнийг нас орсон гэж аахт үлдээд хүүр хадгалах газарт хүргэж өгсөн байна. Энэхүү хүүр хадгалах газрын ажилтан олон жил энд ажилласан тул зарим хүүр хөшөх явцдаа rigor mortis буюу рефлекс маягийн татганах хөдөлгөөн хийдгийг мэдэх хашир туршлагатай нэгэн байлаа. Харин Тереза Бутлерийн хүүр нүдэнийн амаа ангаалгаж амьсгалахыг оролдохыг хараад тэрээр ихэд гайхсан ажээ. Гэвч хэдийгээр ихэд гайхаж цочирдсан боловч огтхон ч айж сандралгүй өөрийнхөө даргаыг дуудаж ирүүлсэнд тэрээр Тереза Бутлерийг үзээд энэ нэмэгтэй огтхон ч үхээгүй байгааг нотолж түүнийг яаралтай ойрын эмнэлэг рүү аваачсан ажээ. Албан ёсоор нас орсон гэж тогтоогдсон хүн эргэж сэрсэн тохиолдол их цөөн байдаг байна. Гэвч яг ийм байдал Тереза Бутлерт тохиолдсон бөгөөд тэрээр 5 хоног эмчлүүлээд эмнэлгээс гарсан ажээ. Харин түүнийг амьдаар нь оршуулахаас өмнө дээрх хүмүүс амьд болохыг нь тогтоосон нь түүний хувьд үнэхээр аз гэгчин байсан юм. Нөгөө ертөнцөд очиж үзсэн. 16 дугаар зууны Ромд Юр бусын гигэн хүн гэж нэрд гарсан Лам Филиппо Нери хэмээгч оршин суудаг байв. Шүтлэгтнүүд түүнийг олон хүний өмнө уншлах хийж байхдаа хэрхэн агаарт хүн дээрэн хөвхийг болон чөтгөрийг хөөж зайлуулж байгааг нь мөн өгсөн хүнийг амьлуулах зэргийг нь гайхан хардаг байлаа. 1589 оны 3 дугаар сарын 16-ны өглөө эрт гигэн лам нэрийг Италийн хаан Массимо хүн явуулан ордондоо урьсан байв. Массимо хааны хүү Паула хүн дээр өвчилж удаан амьдрахгүй болсон тухай ирсэн хүмүүс түүнд хэлсэн ажээ. Тэр жаал хүү ламыг орныхон дэргэд ирж суухаас хагас цагийн өмнө нас орсон байлаа. Гэвч лам дэргэд нь өвдөглөн суугаад өөрт туслах янз бүрийн сүнснүүдийг дуудаж гэр бүлийнхний нүдний өмнө Паула хүүгийн нүүрлөө өвлөж гараа духан дээр нь тавиад түүний нэрийг чангаар дурджээ. Гэтэл гинэт гайхамшиг бодит байдал биелж Паула хүү удалгүй бүрэн ухаан орж орыг нь тойрон гайхацгаан зогсох хүмүүст сая тэнгэрт очин 8 жилийн өмнө нас орсон ээжтэйгээ уулзаад ирлээ хэмээжээ. Тэрээр цааш нь тэнгэр маш сайхан газар юм гээд заавал буцаж тийшээ очимоор байна хэмээн ихэд гомдолтойгоор хэлсэнд гигэн лам за яах вэ тэгвэл чи амар амгалан руугаа явдаа хэмээтэл хүү нүдэн анж энэ удаа дахин тэгэхдээ бүр мөсөн нас орсон ажээ. Зүуд зүгэнсэн. Ирээдүг харсан алс хол болж буй бүх үйл явдлыг мэдэрсэн зүудийг зарим хүмүүс итгэхгүй эргэлзэх явдал байдаг.
Гэвч ирээдүйд болох ямар нэгэн үйл явдлыг зүүдэндээ зөгнөн үзсэн тохиолдол олон байдаг. Зохиолч Киплинг хүлээн авалтанд оролцож байгаагаа урьдчилан зүүдэндээ харсан тухайга бичсэн байдаг. Энэхүү зүүдэндээ тэр хүлээн авалтын гол үйл явдал болж буй газрыг нэгэн бүдүүн нүхрийн цөндгөр гэдэс халахлаад тэрээр сайдар харж чадахгүй байсан байна. Энэхүү зүүдний эцэст нь нэгэн үл таних түүн рүү хурч ирээд түүнтэй танилцахыг хүсжээ. 6-7 хоногийн дараа тэрээр үнэхээр өнөөх зүүдэндээ үтсэн хүлээн авалтанд оролцсон бөгөөд тэр хүлээн авалтан дээр өнөөх бүдүүн ир мөн танилцахыг хүссэн үл таних хүн зэрэг бүгд байснаар барахгүй түүний зүүдэлсэн бүх үйл явдал ёсчлон болсон байна. Ийхүү ирээдүг зөгнөн зүүдлэх явдал тоолж болшгүй олон тохиолдсон байдаг гэж. Английн Букингемширийн нутагт оршин суудаг 4 настай Роберт Бересфорд 1918 оны 10 дугаар сард Дэлхийн 1-р дайны талаар юу ч мэдэхгүй байсан атлаа нэгэн өдөр нойрондоо зүүдлэн хөөрхий тийм садагтай яагаад түүнд хүмүүс хэлэхгүй байгаа юм бэ? Эдвин нас орчихлаа шүү дээ. Тэр одоо үхчихсэн шорон дотор хэвтэж байна хэмээхийг эцэг ихэн сонсоод ихэд гайхацгаажээ. Тэднийхэн ямар нэгэн тийм садагтай болон Эдвинийг танихгүй байсан байна. Сэрснийхэн дараа түүнээс дээрх зүүднийхэн тухай асуухад тэрээр энэ талаар огт санахгүй байжээ. Эцэг их нь энэ зүүдний талаар санаа зовж тосгоны эмчтэй түүнийг үзүүлж дээрх байдлын талаар ярьсан аж. Гэтэл тэр эмч эднийхээс 30 орчим километр зайтай орших тосгонд нэгэн Тимс хэмээх нэртэй хатагтай амьдран суудаг бөгөөд түүнийхүү Эдвин цэрэгт татагдан Францад дайтаж явааг мэддэг байжээ. Энэ явдлаас олон хоногийн дараа тэр ихэд хүүн Францад дайдаж яваад нас орсон тухай албан ёсны мэдэгдэл ирсэн байна. Энэ бичгээс үзвэл Бересфортын зүүдэлсэн яг тэр мөчөд Эдвин хүү нас орсон байжээ. Мөн Английн Элербук хотод амьдардаг Хелен хэмээх эмэгтэй хүү Теди мөн цэрэгт явж дайнд оролцсон бөгөөд тэрээр 1940 онд Дюнкерхений орчимд тулалдаж байгаад нас орсон байна. Энэхүү Дюнкерхений орчимд болсон тулалдаанаар Английн армийнхан ихээхэн хэмжээний архивын материалаа орхин ухархаас өөр аргагүй байдалд орж тэр цэргийг хаана оршуулсан тухай баримт олдохгүй болжээ. 1956 оны нэгэн шөнө хүүгийн ээж Хелен өөрийгөө Дюнкерхений нэргүй цэргийн оршуулгын газарт хэрээс хатгсан олон буушны дунд зогсож байгаагаар зөвлөжээ. Тэрээр нэгэн нэргүй буушны дэргэд очтол хүүн гинэт гарч ирээд түүн рүү харж инэмсэглээд даруй эргэж алга болсон байна. Удалгүй Ватсон авахад Дюнкерхений цэргийн оршуулгын газар очсон бөгөөд тэрээр өнөөх зүүдэнд хүүн зааж өгсөн нэргүй цэргийн буушийг ч авсан байна. Үүний дараа тэрээр энэхүү булшийг хөндөх зөвшөөрөл нутгийн засаг захиргаанаас авч дээрх булшийг нийлгэж үзвэл тэрхүү булшны авсан дотроос медаль олон тэмдэгтүүд тамхины төмөр сав зэргийг олсон бөгөөд тэрхүү тамхины сав дээр баг дарга Теди Ватсон хэмээн хүүгийнх нь нэрийг сэлсэн байжээ.